дардстай элэг нэгт ахан дүүс та бүхэндээ их эзэн Чингис хааны Мэндэлсний 863 жилийн ой мэнд Монголын бахархалт өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Хүрээ. За манай мөнх тэнгэрийн өрс нэвтрүүлгийн маань тэргуун дуугаар Чингис хааны талбайгаас эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн сонор юугаа мэлаж, мэлний юугаа баясгаж, тухлан сууж, саатан сойрхноо. Мөн ямар өдөр байгаа илээ? Өдөр ч одоо тий, эзэн Чингис хааны мэндэлсний 863. Үнтэй сайхан үлжиж байна оо. Мэндийг одоо хүргье. Сайхан. Сайхан үлжиж байна. За, ажил сайн. Ажил үйл өөдөө бүтэмжтэй сайхан уу хоёр дүүгээ. За, урлагийн ажил гардан сайхан өөдөө дивжиж байна уу? Сайн. За би одоо та бүхэндээ гоё асуулт асуунаа. За та бүхэн маань одоо өнөөдөр ямар өдөр илээ? Эзэн Чингис хааны маань мэндэлсэн 863 жилийн өмнө гэж байгаа тийм. Монгол бахархлын өдөр. За эзэн Чингис хааны маань одоо зүүн баруун талд байгаа энэ хаадуудыг нэрийг нэг нэрлэж өгөөч ээ. За Чингис хааны түүхийг асууя. Хоёр талд чинь. Зүүн талд нь за ямар хаан заларч байна? За зүүн талд нь Хувлай хаан гэдэг хаан. Хувлай хаан. За баруун талд нь би дараа нь хариултыг хэлье. Баруун талд нь бас Чингисийн өгөөдөө хаан. Чингисийн өгөөдөө хаан чинь урт хүүгэн тий? За боди. За зүв хаваа. Гэхдээ буруу байлаа, удлаа. Зүв байлаа. Баяр хүргэе. Монголын түүхийг үнэхээр сайн мэддэг гоё гэр бүлийн хосууд байна. За баатруудын мэдхүү. Миний хоёр дөө. За баатрын бол өстой мэдгүй юм. Тийм үү. Хоёр хааныг бол мэдж байна. За баатруудыг би дараа та бүхэндээ хэлж өгнө. Тэр чи хэлж өгнө заяа. За өнөөдөр бид хоёрыг урьсан учирч андсан гэвэл бид нар одоо Монголын үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе. Монгол хүнээ дэмжиж, одоо мөнгөний урсгалыг гадагшаа гаргах биш. Монголчуудаа дэмжиж, дотогшооно мөнгө урсгалыг оруулъя гэж зорж байгаа юм эх оронч хүмүүнлэг үүст монголчуудын мөрөөдлийн элч бүлгэмээс энэ ажлыг санаачилж явуулж байгаа юм. Та бүхний сэтгэл зүрхэнд эх оронч гэсэн сэтгэл байна уу? Байлгүй яах вэ? Монгол хүн болгоны дотор л одоо тэгэл монголчууд эх орноо гэсэн ард түмнээ гэсэн одоо үндэсний одоо ийм өв соёлоо гэсэн маш одоо том сэтгэхгүй ухаан бол хүн бүрийн дотор явдаг гэж боддог шүү дээ. Бид хоёр ч сайдлах тийм бодолтой явдаг. Гадаа дотоодор хэр аялж исэн бэ? Явж исэн. Тэр ч одоо Вьетнамыг явсан. Бээжингээр хойлоос. Яг нэг тархаас Бээжингээр явсан тий. Тансарш байсан. Солонгосоос явж исэн. Би өөрөө Солонгосоор байсан. За оюун чулууд дүүгийн маань хувьд Солонгос хэдэн жил болсон бэ? За миний дөө Солонгост ингээд байх хугацаанд эх орноо хэр санаж битгэрж исэн бэ? Ээж аавгаа эх орноо тий одоо энэ хамаатай садангааг хэр санаж исэн бэ? Сэтгэл зүрхэнд яг юу байсан бэ? Санал байх үү юм бол бүгдээрээ манай нэвтрүүлгийн тэргуун дугаарт бид бүгдийн урин оролцуулж буй Монголдо үйлдвэрлэгч бүсгүйчүүдийн ажлын өргөөг зорин очицгоё. Та бүгд минь одоохондоо мэдэхгүй байгаа тий. Ямар одоо Монголдо үйлдвэрлэгч бүсгүйчдээр очих гэж байгаа, ямар үйл хийдэг, ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэхгүй байгаа учраас одоохондоо онцлог таавар хэвээр байгаа шүү. За гэдэг. Тэгээ явцгаая. За явно. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе. Монгол улс мандан бадраг. За сайн байцгаана уу? Сайн. За ажлууд нь сайн байцгаана уу? Энэ өдөр ямар амгалан болъё? Үйл уран болгоё. За өстө үйл уран болгоё. За ажиллаа.
Яг ажиллаа хийж байгаа. Ямар гоё мал гоё дунд магаад ирлээ шүү дээ тийм ээ. Ау нэрс та. За манайхаа хоорондоо сайхан танилцаарай, алдар нэрээ солилцаарай. За сайн байна уу? Номог тэнгэр гээ. Номог сайн тий. Сайн байна уу? Юм чихэн. За сайн байна уу? Тий. Сайн малгай. Гээ. За сайн байна уу? Сайн сарчсан ямар байна вэ? Ямар гоё. Сайн байна уу? Сайн байна уу? За чи ямар айхтар орон гоё газраас ороод ирээ. Ямар орон хүмүүс дээр бас ороод ирээ. Тийшээ урлаад хамтраад ажилладаг хүмүүс байна та. Тэр сарагч ардтай. За. Тийш үү? Бүгдээ урлаад цацгаж байна. Ямар гоё. За манай саран цэцэг эгч маань яг ямар үйл уралж байна? Зочдтой танилцуулаач. За би одоо энэ нэг аягны уутаа. Аягны уутаа манай хэр нэсээ япаа хайлт хийх аягны Агат хастуудаад одоо сүүлийн үед хүмүүс тэр аядаг хийдэг байсан байдаг. Одоо бол ингээд том том аягаар идэв. Тэр үеийн гэж хөөдөө цогцолтой хийдэг байсан. Тэр багаар байсан. Тэгээд ингээд бас нэг талаа яахан гаавчдаг тийм юм байгаа даа. Манай дүүд нэг зүйлүүд үзүүлээч. Тийм. Болохоор одоо бэлэн байна. Танд өөр би. Наач мод бэлэн болсон. Шахуур гэдэг Тийм юм шахуур. байна. Тийм тэг шахуур хараад. Монгол хэлшиндээ ярих хэрэг учруулж чадсан юм аа. Ингээд Ингээд хийдэг. байхтай Монгол хэлтэй. Дээр үуч байгаа халаас гэж байдаг гэсэн шүү дээ. Ийм байгаа. Тэгээд энэ мөнгөөрөө бид Малгайтайгаа ослуулж болох юм байна да. Тэгээ малгайтайгаа байгаа ч юм уу тийм. Одоо ингээд өнгөснөө хугацаар тийм. Одоо энэ минь одоо чулуу байх юм байна тийм. Чулуу одоо За миний ямар урлам гэж. За энэ бол ингийн Монгол дээл. Давчил би хадж байна. Ингээд дүүрч байгаа. За дээлний захиалах хөө. Байна. Тэгэхээр Тэр юу соён бин байна. сая манай ах их чор солонгосоос ирсэн. Тэгээд ирээд энэ төрийн далбаагаа авах гал хайгаал одоо хаанаас авдсан ч мэдэхгүй яваад. Тэгээд сүүлдээ нэг интернетээс хайгаал нэг нөгөө хужаагаас орж ирсэн л нэг тийм аваад явсан л та. Тэгээс энэ төрийн далбаагаа бас ингээд өөртөө хийгээд юм одоо маш ихтэй гоё юм байна. Энэ бас бэлэн болсон. За. Би надад бэлгэлсэн. Намайг нөө төрийн далбайг дандаа авч явдаг Одоо болохоор. тэгээд альцмаар бол бүр инээс ч том хийх гэж болох байна. Харьцаа төрийн далбааны харьцаа гэж байгаа. Зузаан нэмгэн гэж байгаа. Энэ бол тэрнээс зузаан их гоё далбай шүү дээ. Бийтэй. Тийм бийтэй. Энэ аяхаа дайлан. Одоо бүр ингээд хүн хүсвэл инээс ч том хийж өгч болно тий. Томч болох юм байна. Манай гадаарууд байдаг монголчууд бол одоо их сайхан том төрийн далбаагаа сайхан гинийхээ хойморч залаад метр дельта гэж харьцаа байгаа. Наашаа метр хол ингээд хүчтэй байдаг баха. Гоёлынх, энгийнх гэж байдаг юм тийм. Үнэ. Бага. Сая бас орж ирээд нөө хичийн нөө хийж байгаа дээлнийх нь юунаас юу болоод үзүүлэн болгоод бас ингээд өмссөн юм тий. Энэ их ч одоо энийг бас хэлсагаад талаар ингээд энэ бас дахиад Эдгээр бас их гоё харагдлаа. Би тэгээд талбай дээр очиж бичлэг ихтэй аваачих гэсэн. Тийм өмнөд загварлаг харагдлаа. Үнэхээр гоё юм байна. Энэ бол ямар ч насны гоё юу шүү тий. Тийм байна. Энэ өстой гоё загвар тий. Талбай дээр сая уулзахдаа миний өмссөн байсан загвар шүү. Тийм үү. Өстой гоё юм байна. Ээл юм Эдгээр хийж гоё байна да. шиг юм. Ops магийн нэг Бас залуу ахтууд чинь офис дээр бас Тийм үү. үсэйдээ. Тий. Одоо таны модоор аа миний онцтой байна. Энэ ч хоргоо юу? Харгаа. Хоргоогоор ингэж хэмжээ. Өчтөө дээр нарийн баг тийм ээ. Тий. Хоргоогоор гэх юм шүү дээ. Гоё харагдлаа. Углаанаас шалтгаалаад байна. Энгийн зүгээр ингээ 3 инчтэй 5 инчтэй юм байна. Энэ одоо бас үнэтэй хүн болж байна. Тэгээ Нэрс ч бас үгүй. ихтэй малгайд энэ хоёр буудлын болохоор ихтэй малгай. Одоо энэ болохоор түрэнд орно. Энд өнгөж сампингийн зангидаж хэлж байна. Сампингийн тогтоож хэлж байна. Баггүй юм. Меркулийн хос малгай гэсэн үг тийм. Та юм хэр хугацаанд хийж дуусгах юм бэ? Одоо дуусгах гэж байна. Энэ малгай болохоор 7 хоног гардаг. 7 хоног гардаг. Юу
хатаалт нь 3 хоног, тэгээд чимэглэлт нь 2 хоног гэж үзэхэд би 2 хоногийн юутай өгдөг. Запастаа өгдөг. Захиалгын авдаг. За энэ болохоор хатан малгайны маань орой явж байна. Энэ болохоор Японы NHK телевизээр гарах малгай байна. Одоо их аваргын маань зодог тайлалтанд тайлтынхан одоо үсийг нь авах хүндэтгэлийн малгайгаа надаас захиалсан. Хүндэтгэлийн тийм маш том ёслолын үйл ажиллагаанд оролцсон хэрэг өөр Монгол захиалгаар хийгдэж байгаа. Залаагаа яа. Малгайтайгаа цуг гэж юм зүгээр дан залаа. Таваа шүү маа хэлсэн. Малчин дүн байх юм дээ тийм ээ. Бас л их холоос захиалж байгаа. Энэ болохоор зүгээр ингийн дуучин залаа. За. Манай өөр монголчууд бас манай монголчуудаас илүү хөлтэй төлөй. Манай монголчууд гэдэг шүү. Би энэ залаагаа дээр үеэсээ бол улаан залаатай гэх ямар ч хатгамлгүй хийдэг гэсэн. Орчин үед болохоор би нэг хүмүүсийн захиалгын дагуу, сонирхлын дагуу монгол бичгтээ өөрсдийн гэсэн нэг дөрвөн өчтөр байна. Юугаар өөрсдөө хөрөө захиалж байгаа болохоор хийж байгаа. Энэ дөрвөн хүчтэнтэй. Энэ одоо энэ хатгалыг болохоор яг хөө зүгээр ингээ машинд юу яаж байгаад ингэж хатгамал гарах уу эсвэл өөртөө ингэж хатгамал гэж байна. Машинаар гаргах хэрэгтэй. Гараар янз бүрийн уул гарч ирж байна уу? Гараар нөгөө зүү орох дараа бүрийн зүү байна. Сүхбаатарын дээр ган. Сүхбаатар аймгийн дээр ган. Тэгээд Шилийн богд гэж байна. Монгол улс гэж байна. Адуучин, Хэмэр. Одоо энэ залаа бол янз бүрээр бас ингэ гадаг байна шүү тийм ээ. Хатанга энэ хатны зураг болох нь хатан малган дээр хийчихдэг. Дээр ган юу болсон юм шиг. Залуу улстай янз бүрээр. Энэ арга малгайд үзэхэд бол энэ улаан бүгд энэ хөх юм залаа орж ирсэн байна шүү дээ. Тэнгүүтээ хөх залаа. Монгол улс гэсэн. Бидний бүхний зурагтай юм байна. За Монгол улсын харъя да минь да. Та нар нөгөө захир төмөр гардаг тунгалаг тамир үзсэн тий? Тэр залаа налга болчлоо гэдэг нөгөө залааны хэргээр очдаг ахаа намайг бодорё гэдэг. Тэгэхээр залаа минь бас маш хүндэтгэлийн хэрэгсэл болтой. Хичээндөө нэг юуг нь тайлбарлаж учирч чадсан юм. Залаа болохоор 2 ширхэг байдаг. Залаа маань эр зэрэг их чөлөө гэж яддаг. Монголчууд юм аа. Одоо эр бэлэгдсэн. Тэгээ 2 залаатай юм. Хүмүүс малгайгаа өнгөөр хийж байгаа болохоор өнгөөр хийгээд одоо энэ өөрийнх нь ард малгайны маань үндсэн өнгө нь болохоор хөх улаан орой байдаг. Хүмүүс болохоор янз янзын өнгөөр хийж байгаа. Дээлбэлдээ ослоо авч үеийн янз бүр болж байна тий. Ардынхаа 2 улаан залаагаа бүр цэнхэр хөх цэнхрээч хийлгэж байгаа гэсэн. Илүү гоё харагдаж байна гэдэг. Энэ болохоор адуучин гэсэн бичиг байна. Манай адуучин залуучууд маш их авч байгаа. Маш олон адуучин дүүрэртэй болсон. Яг үндсэн юм бол улаан цэнхэр тийм ээ ард малгайны өнгө нь бол. Манай пэйж та нараараа гангардаг шүү. Гоё зураг бичлэгээ явуулаарай гэхээ маш гоё зураг бичлэгээ. Пэйжийн нэрийг хэлж өгөөч. Манай пэйжийн маань нэр болохоор ард хэмэр малгай. Та нар минь дагаарай. Маш олон дагагчтай баярлалаа. За одоо энэ хөтөлөө гоё энэ хэдийнхаа уралсан бүтээлүүдээс өмсч үзээд бас энэ үзэгчтэй сонирхол. За тэгээд юм байна. Тэгээд оо за бэлэг байхад аваад ирснэ. Ерөөсөө миний дурсамж юунаас үлддэг вэ? Бид яриа үлдэхгүй. Ингээд бичлэг үлддэг байгаа тийм. Аав ээжээр байхад миний аав ээж өсний үйлдвэрлэлээ ингээд хөгжүүлэхэд бүр нэмэр оруулсан шүү. Миний аав ээж Монгол улсаа тийм нэг ч гэсэн бүр нэмэр оруулахад буян хийсний хүмүүс шүү гэж үсэж аваа. Өстой баярлалаа. За баярлалаа. Гой төрийн талбайгаа барьж агаад эзэн Чингис хааныхаа талбайд өстой гоё дурсгалтай зурагтай боллоо да. За баяр үргээ. Анхны хувь нэмэр оруулагч. Шууд 2 маань. За ингээд нөө үндэсний үйлдвэрлэгч 3 ихчийн хийдэг дээл малгай зайн нарийн ут 3-ыг ингээд сайхан өмсөөд яг өөрсдийнх нь одоо юм
бүтээлүүдээс надад ингээд өмссөн байна. Тэгээд гоё сэтгэлтэй гоё харагдчихин саяас өөрсдөө ингэж гоёор бодлоо. Тэгээд гаврагчтай дахин бас амжилтыг хүсье. Их сайхан байна. За хайдынхан бас ажил энэ сайхан бас үйлдэл танилцлаа. Хайд маань бас олон бас сайхан үйлчлүүлэгчд ирж үндснийхээ үйлдвэрлэлийг үндснийхээ брендийг ингэж бас гоё дэмжих болтугай гэж сайхан хэлүүлээ. Дараагийнхаа газар руу одоо нэг сайхан хоол Монгол хоол идцгээе гэж бодож байна. Тэг их ноёд гэдэг ресторан хөл амттай бас гоё орж хоол идцгээе гэж бодож байна. Тэгээ манай үйлчин бүсгүйчүүд их ноёд энэ гоё зоог барьж байгаа табуултыг. За бүсгүйчүүдэд баярлалаа. Тэгээ яг Монгол үндснийхээ хоолыг үндснийхээ ресторанд зоогё гэж бид шийдсэн байгаа. Та хоёртай бүр гоё үндсний хоол амтлах тэгээд ирсэн шүү. яг үлсчихсэн яг. За яцгаа. Тэгээд ингээд жилэн дээр орж ирэхээр өстой гоё харагдчих. Манай эхнэрийн үндсэн малгай залуу өөр их гоё харагдчих. Би тэдэг ийм бэлтгэж утсан уу? Бодсон байна. Арай өөр байгаа. Одоо шагаага болохоор за манай гурван өгч маань нэгдлийнх нь мориулаад. За бид хоёр бол нэг баг болоод нэгдлийнх болоод. Тэгээд архихтаа болохоор за бид хоёр дундаа нэг өрхөх юм уу? Хүн бүр нэг өрхөх юм уу? Ээлжлээд өрчих واخхой. Ер нь бол одоо ингэх واخхой. Нөгөө хоолой хөлөнгөө биднээс нөгөө шагаан наадгаар натах гэдэг штэ. Тэнгүүд энэ ч нэг баг, энэ ч нэг баг. Тэгээд багийн хүн одоо хаялаа, дараагийн хүн хаялаа ингээд ээлжлээд явахгүй. За ингээд хавуулаа ингээд явчих. Тэ бид гурав энийгээ явуулна. Та хоёр энийгээрээ яв. Тэгэхээр чин та гурав ч гурав барих юм шиг. Ингэж баггүй. Цагаан цагаан. Ингэж сараач бид хоёр нэг хоёр хаяал хоёр хаяал явчих юм шүү. тэг Манай багт орж болно шүү дээ. Тийш дээ. Яараа. Тийм шүү дээ. Тэгээд эн чин ерөөсөө шагаага орхиод морь буусан тавгар нь нэг явна шүү. тийм мөр болсон доогоор л нэг. Мөр боохгүй. Дөрөв бэрх боол дөрөв явна тийм ээ. Дөрөв ижил боол яхаа. Одоо энэ байлаа гэхэд нэг л явна. Дөрөв ижил явал Хэрэггүй. Хоёрыг дөрөв ижил боол хоёр явчих. За За ингээд дөрмөд өгчлөө. За одоо эхлэх үү дээ. За манай багийн ахлагч маань хараа. За хин гэж одоо шагаага ихээд чи 1 2 3 шү. 1 2 3 шү. 1 2 3 шү. За манай. За. Цагаан өнгийн манайх сонглоо. За тэгээд шагаага ихлээд хаяа. За тайдтай амжилт хүсье. Тайди маань одоо морин төрүүлэх болтугай гэж хэлж байна. За хоёр юм аа хоёр. За одоо шууд танах хэрэгтэй. Одоо ингээд бид нар ихэлсэн. Над дээр бол морь буусан бай. За. Гэхдээ 3 тимээ болж байна. Оо за. Бараг л 4. За. Манайх төрүүлээ. За, чөө. Ингээд за эстэй. бид удаа боваа. Дөрөв удаа. Нилээ. Оюутнууд хэд бов? Над 2 буугаад тэгээ сүүлд 4 хоног болсон. Тэгээд 5 байна уу гэж. Батраач эхлэв. Манай хамтрагч бүсгүйдэг хэлсэн шүү. Энэ харуулт гэх юм байна. Цахилгаан болохоор амар гоё юм шүү. Тэгээд одоо гар утас судалгааны төвөөр баруун талд ганцхан юм одоо цагаан идэ зардаг юм юу байгаа.
ажлын өргөө байгаа. Тэгээ Тэгээд сав комент энийг авч байгаа. Энэ бол ингээд гадуур ингээд одоо сүүлийн бас иймэрхүү юм дотроо бурамтай чихэртэй гэдэг ингээд янз бүрээр гардаг бол их болцсон байлээ. Идээд үзэхээр ингээд цагаан тэгээд ингээд доторх нь ингээд нэг цул сахар үүдэг. Энэ бол одоо яг ингээд байгалаараа бор тэгээд ингээд айгуу сахар ер нь баг байхгүйтэй адилхан. Айгуу тийм органик гардаг чинь. Тэгэхээр энэнд бол би их дуртай байхаар юм заавал авч хэрэглэмээр юм байна гэж бодлоо. За өөрийн тань идчихэж байгаа болохоор чацрагантай байна. Мэрстэй гэж байгаа. Энгийн ар гэж байгаа. Дотроо төрөл бүрийн одоо шоколадтай энгийн ч гэдэг юм байна. Тийм байгаа шүү. Өстой гоё. Гаагаараа хөдөлөө наадад туслаа. Хоцсон баг нь хэм блэ? За манай баг очлаа. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Тийм үстэй ямтаатай байна. Дүү маань ингээ хоцсон байна. За одоо хожигдсан баг маань нэг даалгавартай. За та бүхэн ямар даалгавартай гэж бодож байна? Хоёр даалгавар. Энэ хоёрыг өөрөөр тийш гүйштэй юм. Гүйгүй. Сараа их болохоор эмхтэйг. Манай ананд их болохоор эмхтэйг. Манайд юу ч хийхгүй. За энэ бол хөөрхөн наргаа байлаа. За манай мөнх тэнгэр дүү маань дуучин хөтлөгч байгаа. Манай оюун чуулган дүү маань Солонгост 10 жил сурч байгаад ирсэн. Манай эхнэр бол одоо Солонгост 11 жил болж ажиллаж амьдарч байгаа. Одоо өөрөө бизнес хийдэг. Манай эхнэр бас хоёлаа. Солонгосоос бас бараа оруулж ирж карго ажиллаж зардаг. Би бас өөрөө урлагийн ажил хийдэг. Сөс төгснө. Хизээд хөгжимөж төгссөн. би дуулах дуртай шүү. Хоёлаа нэг каракад ч юм уу. Тэгээ болно шүү дээ. Манайх Gangnam Cargo гэдэг одоо манай групп явж ирсэн. нийт одоо 30,000 дагагчтай тийм групп байдаг. Тэгээд хороолын эцэст өөр тийм том контейнер буугаад ингээд юу эрхэлдэг байхгүй юу? Бизнес эрхэлдэг. Ер нь бол нэлээд хандлт сайтай, дагагч сайтай тийм юу байгаа. Тэгээд тэрнээс гадна ер нь бол би ингээд нэг талаараа бас ингээд манай Монголд бас ингээд өөрсдийнхөө үг соёлыг дандаа бид нар гаднаас худалдаа авах биш. Өөртөө үйлдвэрлээд ингээд те Солонгостод гэдэг ингээд зах зээлүүд рүү зүгээр том заавалчгүй компаниуд биш. Яагаад зүгээр иргэн хин нэгэн байж болдгүй юм гэж яг боддог байсан. Тэр мөрөөдлийн маань ихэнх хэсэг нь та хэд байж таарах баах гэдэг төгтгэлтэй. Тэгэхээр зэрэг хичээгээрээ амжилт хүсье. Баярлалаа. Ямар гоё нэртэй мөнх тэнгэр. Тэгтээ манайхан ч ерөөсөө манай нөхөр мөнх тэнгэр би оюун чулуун, манай хүү мөнгөн уул, охин мөнгөн од гэдэг ирсэн. Дандаа нэг тийм гариг ирэхс газар тэнгэр гэл байгалаар л ер нь амилцсан байгаад идэг штэ. За ингээд манай их ноёд рестораны бас хаал цай нэхнээсээ орж ирж байна тийм ээ. За баярлалаа ах эндөө. За нэг гоё цайныхаа тухай бас цайныхаа талаар гоё яриач. Манайх хийцтэй сүлээ цагаа энэний сүгэл сүлээд хончор хоошоо гэх мэт энэ оромжоор хандлагатай. Зөө. Ерөөсөө цайны үедээ ашигладаг. Өстой сайхан юм байна. Шатас хөвсөн шагалдаж харагдав. Гоё цай. Тэгээ өнөөдрийн бас нэвтрүүлгийн бас онцлог бол ерөөсөө Монгол ах бай тий. Монгол ёс заншил Монгол одоо монголчууд юу идэж эргэлдэггүй бүгднгийн яагаад тэр онцлогоос бас өнөөдөр их ноёдод бас ингэж орж ирээд Монгол үндэснийхээ зоог бас барих гэж тийм ээ хамтдаа. Хаяад орж ирэх шүү үргэлж бас айгүй сайхан гоё хоол цайтай байдаг. Тэгээ манай монголчуудын юм гэдэг дийлэнх нь одоо Монгол ах руугаа буцаад ирээд орж тийм. хамаагүй халуун зуршаа яг тийм.
Монгол ахуйхаа бүх хэрэглээд ер нь ингээд урд нь одоогоос 10 жилийн өмнө дээлтэй хүн харахаараа хөдөөний хүн гэж чанарсан одоо тэр хүн юм дулаахаа Тийм шүү дээ. ямар гоё юм бэ гэж хардаг байхгүй юу? Одоо өнөөдөр ихээр нэг энэ үндэсний бахархлын өдөр гэдэг хэдүүлээ бас бид нар өглөө нэвтрүүлгээ талбайгаас эхэлсэн. За тэгээд одоо нэг тайдын ажлын байрлал ингээд ирэх явцдаас хүмүүс нэлээ үндэсний хувцас өмссөн харагдж байна. Талбай дээр хүртэл тийм. Тэгэхэд яг эндээс харахад бол стил нэг үндэснийхээ бүх зүйлийг ингээд сэргийгээд баяр ёслолуудаараа бол хүн болгон одоо үндэснийхээ хувцсыг үндэснийхээ одоо эд хэрэгслүүдийг ингээд хэрэгжилж гоёх жишээ нэ тийм жишээгээс харахад манай монголчууд стил энэ юугаал их дэлгэр хэрэгэлдэг болжээ гэж бодогдож байна, харагдж байна. Гоё байна. Албан газрууд хүртэл ингээд Монгол ер нь 7 хоногийн нэг өдрийг Монгол үндэсний хувцасаар ойдог болсон байлээ шүү. Чи бас зүгээр цэцэрлэг сургууль гэдэг тийм ээ. За хэдүүлээ түрүүн одоо нөгөө нэг аяны сайхан ут одоо энэ даллагны ут одоо энэ юуны уутныхаа талаар бол сайхан ярьсан. Одоо бид хоёр ч орж ингүүтээ ийм гоё малгаанууд одоо ингээд өмсөд бас одоо хоолоо идэх гэж зоогоо барих гээд байж байна. Тэгээд энэ сайхан малгайг бол манай мөхцөөгч маань одоо ингээд сайхан уралдаг байгаа. Энэ тэгээд бас энэ ард малгай, энэ хатан малгааны талаар бас гоё үг түүхийн нэг товчхон яриа. Тэгээд бас энэ малгай хийцийг бас хэр удаан хийсэн талаар гоё яриач та. Тэнгүүтээ төрөлжүүлээд эхэлсэн. Хатан малгай, дөрвөн тал тэгээд ард малгайгаа төрөлжүүлээд одоо энэ унжиж байгаа энэ унжлагын дээр бүгд тэр гоё нэмэлтээр тийм үү энэ одоо орчин үеийн болгож бүр гоё тийм үндэснийхээ хэв маягийг орчин үеийнхтэй уулзаад гэж байгаа. Тэрнээс манай дээр үеч чинь ямар юмараа ингэж юу хатмал гэж байна. Ийм гоё чимэлийг хийдэг шүү дээ. Энэ болохоор манай миний малгаанууд гэхлээр бүгдээрээ хатмалтай залаан дээр. Одоо хиймэр гэсэн бичиг байна. Юу дахиж яваа морин хуур ном сум хатны төрс хүртэл байгаа. Зөө. Хүмүүсийн сонирхлоор одоо юм гэдэг нь хүн бүхний сонирхол захиасныхын дагуу бүгднийг багасаа ойж ирсэн үйл манад өдөө болтол ингээд бас хадгалагдаж байна гэдэгтэй тийм. бодоход миний ээжийн цус хатгаад идэв надад гэж байна. За манайхан хоолой зовлоо. За. Сайн ажилласан. Өдөрт үзээд амжилтаа. За Одоо нэг хоолныхаа талаар хоёр дүү маань ингээ хоолныхаа талаар та бүхэндээ тайлбарлаж өгөхөөр өргөдөн орж ирлээ. Сэбэцано бидний төрөө та бүхэнд эхлээд ресторанаар үйлчлүүлж байгаа баярлалаа. За өнөөдөр таад үйлчлж байгаа эрдэм байгаа. Миний тийм. Ингээд том битүүшил гэдэг нь болохоор 21 баяртай, хоньны хавиргатай битүүлсэн. Ерөнхийдөө жижигхэн нөгөө нэг дандаа битүүшил гэж байдаг шүү дээ. Тэр нь болохоор манай ресторан баяжуулаад тэгээ том битүүшилгээ гаргасан байна. Ер нь одоо гурал нэлээд модонд орж байгаа. Яг одоо энэ нь болохоор метр бууцаад ерөнхийдөө энэ хоёрыг хамтан хослуулаад идвэл айгүй тохиромжтой гэж явдаг. Одоо бид эдгээр цаашдаа залхуу бууцаж явдаг шүү дээ. Яг тэр бууз байгаа хоньны махтай. Тэгээд метр буусны маань хачранд болохоор энэ нийс салаад байгаа гэж ярьж байгаа. Ерөнхийдөө яг бид ер нь гэртээ байнга идэж чадахгүй холнуудыг манай ресторан өдөр болгон 1000 гаргах гэсэн. Энэ болохоор хуухтай орхог байгаа. Хуухтай орхог дээрээс нь алюминий модоор ботсон. Тэгээ будаатай байгаа. Энэ нь болохоор нэрийн шүл байгаа. Ерөнхийдөө чөмөг тэнгүүдлээ хоньны гэрэлцээ хавирах гэж байдаг шүү дээ. Гэрэлдэж идэхээр аюул хавталтай болдог. Тэгээ бидний яг нөгөө нэг тусгай жор гэж байдаг л да. Тэр жороор амлсан 8 шиг баяжтай нэрийн шүл гэж байгаа. Энэ болохоор гэрийн тавтай хошор байгаа. Угаасаа чимхмэл бидний яг наадмаар ярих ерөнхийдөө иддэг. Яг тийм үндэсний хоолнууд байгаа. Эхлээд ресторан маань өдөр болоо яг энэ хоолнуудаараа 1000 үйлчлүүлэгч яадаг байгаа. Хэдэн нэрийн төрлөө хоол гардаг? Хэдэн төрлөө хоол гардаг вэ? Ер нь бол Европ, Монгол,
талдаа л гэдэг ер нь төрлийн холбоод гарна. Гэхдээ ихэвчлэн бол Монгол төрлийн холбоод байгаа. Тоогоолсон байна. За талархлаа. Ажил үйлдэл нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. За хоолунд амтхан зовлоорой. Шүүд бол гоё зөөлөн шүү. Тийм бэ. Зөөлөн. Амтлагч. Оо яг бол би энэ их ноёд гэдэг холбогдсон байна. цайн ямар гоё юм бэ? Сайн өстой гоё тийм. За энэ дотор тоо. Нэмүүлээ цайн нэмүүд ёо. За ингээд манай Мөнх Тэнгэрийн өрс нэвтрүүлгийн анх дахь дугаар инх өндөрлөж байна. За өндөрлөхийн өмнө бид бүгдээ бас эрхийн бичгээр бэлэг барьсан BE авц асвар, хишиг салон, аврын онцлогооны багш нартаа талархлаа илэрхийлье. Мөн сонсголондоо бас талархлаа. Тэгээд бид бүгдэд бас бэлэг өрсөн та бүгдтэй бас баярлалаа, талархлаа гэлээ. Би нэвтрүүлгийн зүгээс та бүгдтэй гоё эрхийн бичгээр урамшуулж байгаа. За хамгийн түрүүнд би эрэгтэйгээр нь дүүгээ тавьчихъя. За очоод энэ би авц засвар сэлбэг худалдаагаар очоод тосоо өнгөө солиулаарэ. Машинтай тийм манайхан. Тосоо өнгөө солиорой хаан бол дүүнтэй байдаг. За энэ болохоор хишиг салон гэж байгаа. 4-4 хороол арын зам байдаг шүү дээ. 6 дугаар бичлэл хороолын уртлын зам. Тэр чинь эцэст нь 13 дугаар сургууль гэж байдаг. Тэрний баруун талд хишиг салон гэж байгаа. За тэгээд энэ дээр утас хаягтайгаа цуг авах шүү за. За ингээд нэлаяа энэ бүхэн шиг. За 50% хямдралтай өсний үйлчлэгийг авах эрхийг олгож байгаа. Энэ олон улсын хэмжээнд оролцдог маш мундаг мастер гэгч маань байгаа. За одоо аврын онцлогоо хийлгдэг та хэд мэн. Тэ? Одоо энергийн зөв бомбын ирэн тэ. За тэгээд аврын онцлогооны маш мундаг 20 жил одоо энэ хөөг судалсан өөрөө бяцлагсан энэ багшийн маань аврын онцлогоо нь бас өн төлбөргөө орох эрхийн бичгээр шагнаж байна. Дандаа оюуны болон тэргүүнд чинь хөөрхийн гоё бэлэнгээд байгаа шүү. Тэгээд энэ дотор байгаа ингээд 3 хүн маань өөрсдийнхээ сайн дураар энэхүү 3 одоо буянтангуудыг маань одоо мэдээлэл сурталчлах юм уу таниулж өгөөч үзэгч болондоо. За баярлалаа. Ийм гоё агч хоёрын маань бас нэвтрүүлэгтээ анхны дугаартай тэгээд ийм гоё контенттэй хамтарч ажиллаж байгаа эрхийн бичгийн эзэдүүдтэй энэ үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй бүгд бас амжилтыг юунд түрүүнд хүсье. За тэгээ эхлээд бол одоо энэ эрхийн бичиг эрхийн мөндөд танаа одоо би авц засвар сэлбэг худалдаа хангуул дүүрэг 2 дугаар хороо эрлийн автобусны бодлын чанхуур машины тосоо бас ирж солиулаарай гэсэн эрхийн бичиг. Би гэдэг энэ би бас юу юм бэ? Зөвхөн шууд Facebook-ын би гэж бичсэн байдаг гэдэг зөвгий гэдэг. Зөвгий гэж аа. Энэ засварын газрын бас эзнийх нь бас нэг үйл ажиллагаа бий гэж үзсэн намаагсан байна. Баярлалаа. Тий. Энэ маань нөгөө өмнө нь өргөө канер чатрын урд байсан. Тэгээд одоо нүүцсэн. Агч хоёртой бас амжилтыг хүсье. За дараагийнх нь бол одоо энэ бас аврын онцлогооны эрхийн бичгээ. Хүний хэмж ангаах ухааны докторант, сүнс судлалын доктор, сэтгэл засалч, альтернатив ангаах ухааны судлаач, биоэнерги, дээд эрүүл мэндийг судлагч, чандаас халих бяцлаглалын багш Батмүхтэнд бас талархснаа илэрхийлье. Санаа зүг бол заяа зөвөө гэсэн сайхан бас үүрэгтэй. За түрүү хэлсэнчлэн бас хишиг салон мастерс чинь хишиг талаа гэжтэй дахин бас амжилтыг хүсье. Сайн сайхныг хүсье. Баянгол дүүрэг 13 дугаар сургуулийн зүүн талд 9-р байранд одоо ингэж байршилж байгаа. Тэсний бас ингээ хүн 50% хөнгөлөлттэй их юм бичгийг бид бүхэнд гартуулсан байна. Тэгээд ажлын амжилтыг хүсье та бүхэндээ дахин бас талархснаа илэрхийлье. Үс сайхан бол зүс сайхан. Нэг өнөөдрийн сайхан арга хэмжээг одоо Монголынхаа одоо малын ашиг шимийг бүрдсэн юм сайхан цагаан эдэгээр үүсгэсэн сонсогчдод үдээ маш их баярлалаа. Энэ бол ар хангаан цагаан эдэ ам санаатай юм сайхан цагаан эдэ байсан байна. Сайхан одоо Монгол лагаар хэвтэйсэн. За тэгээд дүүдээ ажлын амжилт хүсье. Баярлалаа. Олон гэсэн усад ажиллаж хөдөлмөрлөж буй соломон жаргал болог тас.
За мөн Солонгос улсад ажил хөдөлмөр эрхлэж буй Цолмон жаргал Болор тас хоёр ихчтэй маш их баярлалаа. Биднийг ивент итгэж нааш цаашаа явахад гүний их том тусалцаа үзүүлсэн та хоёртаа маш их баярлалаа. Хоёр ихтэй нэг нь нөхөр хоёр. Тэгээд энэ хоёр маань бас нөгөө карго ажилладаг. За гэр бүлийн хоёртаа маш их баярлалаа. За мөн Солонгос улсад ажил хөдөлмөрөөр эрхэлж буй Цолмон жаргал Болор талс хоёр гэр бүлийн хоёртаа маш их баярлалаа. Мөн Солонгос каргоны үйл ажиллагаа явуулдаг гэсэн ажилд нь өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе. Монгол улс мандан бадрах. Хүрээ! 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 Thank you.